Яасаа бицгоо. Өнгөрсөн жил би нэг бичлэг хийсэн. Тэрийг яг биетээр үзүүлэе гэж бодоод өвийн нуур дээр хөрөөд ирсэн байна. За энэ болохоор зөвхөн усны сав. За тэгээд нэг 10 м орчим юм 5000 төгрөгийн улс байгаа. За тэгээд энийг яах вэ гэхээр энэ тод өнгөтэй болохоор харагдана. Тэгээд би жишээ нь одоо живж байгаа хүн дүү шидэд өгчүүл ингээд намайг хангалттай даачна. Сандарж байгаа хүнийг. Тэгэхээр энэ бол яг нөгөө нэг гарын доорх материалаар живх эрсдлийг бол бас сэргийлээд байгаамаа. Тэгээд энэ дотор жоохон чороо хийгээд хөндрүүлцээ. За тэгээд хүн сандарлаа гэж бодоход машиныхаа арталт хийцэн байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө шийдэж өгөөд тэгээд авчихна. Альтгүй хүмүүс сандраад ямар ч нөгөө нэг өөрийгөө бодохгүй те сандраад ороод хамтдаа живж байгаа тохиолдол бол маш их байгаа те. Тэгэхээр одоо яг зүүн цаг болж монголчууд яг аялаад эхэлж байна. Хөдөө гадаа их явж байна. Тэгэхээр яг гарын доорх материалаар ийм аврах хэрэгсэл хийчүүл бас нэг хүмүүсээ хүний амийг аврах бас чухал энгийн шийдэл байгаамаа. Тэгэхээр хүн болгоно яг энийг яг мартахгүй одоо 6-7 сард яг ингээ гэрээсээ хийгээд хотоос хийгээд аваа гараараа гэж уриалж байна. Зүгээр.